Дараагийн мэдээлэл танилцуулъя. Колумбусд харамсалтай хэрэг явуулсан байна. За тус улсын сонгуульд өрсөлдөх мөн ялах нэлээд магадaltaй байсан нэр дэвшигчийг бям гарагт сонгуулийн сурчлагаа хийж явах үед нь буудсан байна. За түүнийг бол нийт 3 удаа буудснаас хоёр сум нь бол толгойд нь очиж онсон гэдэг ийм мэдээллийг өгч байна. За түүний биеийн байдал бол нэлээд хүнд байгаа юм байна. За бүхэл амьдралын заагдаар байгаа гэдгийг бол эхнэр нь мэдэгдэж байна. За эрчим чимчилгээнд бол түүний амь насыг аврахаар эмчнэр ажиллаж байгаа юм байна. За Франс пресс агентлагийн мэдгцээр сенатор Мигель Урбе Турбе бол толгойдоо за мөн одоо нуруундаа бас бодулсан гэж мэдгдсэн. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдгцнэр тухайн хэргийг үйлдсэн байж болцсошгүй шижигдсэн өсвөр насны охин байсан бөгөөд хэргийн газраас түүнийг баривчилсан байна. За эхнэр Клаудиа Мария Транзино мэдгтдээ Мигель өхөл амьдралын төлөө тэмцэж байна. За тэгээд сенаторын өөрийнх нь аккаунт дээр тухайн мэдээллийг хийж колумбчуудыг түүний төлөө залбирахыг уриалсан байна. За Урбегийн хувьд бол 1978-аас 1982 онд Колумбийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хулио Сезар Турбай Алаягийн аж ахуй юм байна. За тэрээр мөн одоо бас түүнийг олон өөр улс төрчтэй андуурдаг. За тухайлх юм бол 2022 оноос 2010 онд тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан улс төрч Альберо Урбетай холбоотой гэж үздэг боловч ямар нэгэн холбоогүй юм байна. За эх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээр өрсөлдөж байгаа Урбегийн хувьд Фронтион дүүргийн одоо цэцэрлэгт хүрээлэнд сонгогчтой уулзаж авах үедээ халдлагт өртсөн юм байна. За энэ талаар бол түүний өөрийнх нь одоо хариалагддаг нам болох барууны үзэл баримталтай ардсан төв намаас мэдээлэл гаргасан байна. За орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдж байгаа видео бичлэг болон одоо гэрэл зургуудаас үзэхэд хүмүүс хэргийн газраас цухтаж байгаа. За цуснд будагдсан 38 настай Урбег бол хүмүүс гартаа одоо тэрсэн байдлаар энэ одоо мэдээллийг харуулж байгаа юм байна. За Урбегийн мэдрэлийн мэс заслын болон захын судасны мэс засал гэсэн ийм хоёр мэс заслыг хийлгэж байгаа бөгөөд Санта Фегийн одоо эмнэлэгт хүргэгдсэн юм байна. За Колумбийн батлан хамгаалахын сайд Педро Санчес халдлагт нэгээс олон хүн оролцсон эсхийг шалгахын тулд бүх хүчин чармаалтаа дайчлан гэж амласан. Хэргийн гэмт этгээдүүдийг баривчлахад хүрсэн аливаа мэдээллийн төлөө 3 тэрбум Колумб песо буюу ам доллар шилжүүлэхэд 730 ам долларыг саналгаж болгож байгаагаа цагдаагийн газар X хуудсанд мэдгдсэн байна. За Колумбийн ерөнхийлөгч Густаво Педро өөрийн одоо X аккаунтаараа дамжуулан бас мэдээлэл гаргахдаа амьдралыг хүндлэх ёстой. Энэ болвол бид нэр альва юмд асуулт хариуцахтаа улаан шугам гэж байх ёстой. Гэтэл бол энэ хүний амь настай холбогдож байна. Тэгэхээр бол энэ үйл явдал маш ноцтой үйл явдал гэж үзэж байгаа учраас Францад хийх айлчлал цуцалж байгаагаа мэдгдсэн. За энэ үйл явдалтай холбогдуулан бас гадны төр засгийн тэргүүнээр энэ тухайн асуудал дээр бол өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. За Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио арчлалд шууд занал хийсэн ийм нөхцөл байдал үүслэе гэдгийг X хуудсанд мэдэгдээд Америкийн нэгдсэн улс сенатор Мигель Урбегийн амийг хөнөөх оролдлогыг аль болох хатуу зэмлэн буруу шааж байна гэж мэдгдсэн байна. За мөн цаашд бол Марко Рубио хэлэхдээ энэ одоо ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгчөөс хандаж үг хэлэхдээ за энэ одоо хүмүүсийг хооронд нь турхирсан үг хэлхийг зогсоож Колумбийн одоо ард түмэн болвол тухайн албаны хүмүүсийг хамгаалан ажиллах ёстой гэж мэдгдсэн байна.